энэ өдрийн мэдрэг чухал анализын гадаад зах зээлийн дугаар эхлээд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногийн гадаад зах зээлийн төвийн тухай тэгвэл дэлхийд даяар хөрөнгө оруулагчид хоёр том мэдээ хүлээж ирсэн. За тухайн хоёр мэдээ танилцуулагдсан байгаа. За дээрээсээ харуул Америк нэгдсэн улсын инфляцийн тайлан буюу 7 дугаар сарын хэрэглэгчийн зардлаар хэмжсэн инфляцийн тооцоолт гарсан байгаа. За энэ маань өөрөө бодит гүйцэтгэл дээр 2.6% буюу яг л хүлээлтийн дагуу гарсан. За энэ хүлээлт нь юу амарчтай гэхээр нэгдүгürt үнийн өсөлт бол Америкт угаасаа тогтворчоод ирсэн. Энэ бол ойлгомжтой бас. А нөгөө талд яг одоо хамгийн гол зүйл болоод буй Америк нэгдсэн улсыг огтхон ч хямраагүй эдийн засаг нь суур өсөлтөд хадгалсан хэвээр хүчрэг байгаа шүү гэдгээ баттгцсан болж байгаа маа. Буюу одоо soft landing гэж яриад байгаа. Америкт хүү хичнээн өндөр байсан ч гэсэн хүүний зардалтай холбоотойгоор Америк нэгдсээс огтхон ч хямраагүй суур өсөлтөд хадгалжлаа гэдгийг баттгачлаа. За үүнтэй холбоотойгоор ерөөсөө нэг зүйл илэрхий болж байгаа. Ерөөсөө энэ он 9, 11, 12 сард Америкийн төв банк хуралдана. За үүн дээр бол бодлогын хүү бууруулах нь бол угаасаа илэрхий болцсон. За хүү буурахтай холбоотойгоор энэ тал дээр харагч байна. Ерөөсөө Америкт өсч болох юм бүгд өсч байна. За ингээд харвал Dow индекс маань өөрөө бүх цагийн дээд хашаа шинжилсэн 41563 дээр харагч байна. За Америкийн хувь цааны индекс одоо нэг дунджаар 5 орчим хувь өсөлттэй. S&P Russell ч гэсэн бүх цагийн дээд хашаатайгаа ойрхон түвшинд байгаа гамаа. Тэгэхээр хүү буурахтай холбоотойгоор хувь цааны үн өсөж байна. За хувь цааны үн яагаад өсөж гэхээр хүү буурснаар эдийн засгийн өсөлт өөдрөг бодтой холбоотой байгаа. За бондын үн ч гэсэн өсөж байгаа. За дараагийнх нь алтны үн өссөн дээр харагдаж байна. За алт яагаад өсөд байна гэвэл бид нар мэдж байгаа сүүлийн ер нь бол 1-2 жилийн хугацаанд бол геополитик эрсдэлтэй холбоотойгоор алтны үн маш өндөр өсөж ирсэн. Сүүлийн 1 сард хүүтэй холбоотой тайлбарлахад бол ер нь бол Америкийн улсаас хүү долларын индекстэй алт 3 хамааралтай хөдөлдөг буюу алтанд өөрт нь хүү бодогддог. Тийм учраас доллар суурьтай хүүнд буурангуут алтны хөрөнгө оруулалтын давуу байдал нэмэгддэг байгаа. За үүнтэй холбоотойгоор алтны эрэлт нэмэгдэж мөн л адил бүх цагийн дээд тааштайгаа ойрхон $2535 дээр нэг үнс нь арилжаалагдж байна. За нөгөө талд йений анш ч гэсэн чангарч байгаа бусад валюттай хамт. За би өмнө лайв дээр иржсэн дагуу доллар Америк нэгдсэн улсын бодлогын хүү, Японы бодлогын хүүний зөрүү хоёр агшин ойлгомжтой болсон. За үүнтэй холбоотойгоор йений анш өсөж байгаа мөн бусад валют мөн адил. За хүү өсөхөр юу ундаг вэ гэхээр за мэдээж Америк нэгдсэн улсын доллар суурьтай долларын суурь хүн буурж байгаа учраас долларын хаш индекс нь буурж идэг байгаа. За мөн адил бондын өгөөж өмнө өсөж байгаа учраас өгөөж нь бууж идэг. Энэ дээр харагдсан байна. Америк нэгдсэн улсын засгийн газрын бондын өгөөж 3 сарын хугацаатай мөн 2 жилийн хугацаатай нь Америкийн бодлогын хүүтэй нягт уялдаатай үндэстэй түүнийг илэрхийлж идэг байгаа. За ингээд дараа сүүлчийн 1 сард 1.2-аар буусан байдалтай буюу яг одоогийн байдлаар 3 сарын хугацаатай бондын өгөөж нэг 5.1%-тай байж байна. За долларын индекс мөн адил сүүлийн 1 сар 1.5% уналтад 101.6 дээр индекс зааж байна. За хэдүүлээ дараагийн чухал зүйл бол Nvidia-гийн тайлан. За өнгөрсөн 5 горигт Nvidia компани одоо 200 улирлын тайлан танилцуулагдсан байгаа. За тухайн тайлан бол угтаа бол шинжээчийн хүлээлтийг давсан супер өсөлтийг үзүүлсэн. Гэтэл хувь цааны анш нь арилжааны буцаагаар 7% унсан. За яагаад 7% унсан бэ гэвэл ерөөсөө шалтгаан маш энгийн. Ерөөсөө хүлээлт хөрөнгө оруулалтын хүлээлт нийцсэн үүнээс илүү супер өсөлтийг үзүүлсэн байх ёстой гэсэн хүлээлттэй байсан байгаа. За Nvidia-гаас маркет өөр хараат байхаа боллоо гэдэг нь ямар ч таах гэхээр ерөнхийдөө бол Америк нэгдсэн улсын одоо хувь цааны индексүүдийг сүүлийн хэдэн жил Америк нэгдсэн улсын топ технологийн компаниудын өсөлт давмгай байр суурь үзлээ чирсээр ирсэн байгаа. За үүн дээр Nvidia мэдээж голох үүрэг гүйцэтгэв. За тэгэхээр Nvidia-гийн гүйцэтгэл ямар багаас хамаарат Америк нэгдсэн улсын технологийн компаниудын яг одоогийн гүйцэтгэл цаашдын ашигын тамга бүрэн үнийг илэрхийлж идэг байгаа. Гэтэл хуучин цагт бол Nvidia ашиг сайн гарах тусам бусад индексүүд нь дагаад өсдөг Америк индексээс гардаг байсан бол одоо бол индексүүд нь өөрсдөө бүгд өнгөрсөн лавд өссөн. Тэгээ Nasdaq-ын ч гэсэн өссөн, S&P-н ч гэсэн өссөн баг. Харин Nvidia бол 7% өссөн буюу маркет үндсэндээ Nvidia-гаас хараат байхаа болж байна. За энэ хоёр шалтгаантай. Нэгдүгээр хүү буурахтай холбоотойгоор эдийн засгийн өөдрөг хүлээлттэй холбоотой мөнгөний урсгал одоо Russell аж үйлдвэрийн Dow индексүүд рүү хувьцаа шилжиж байна. За нөгөө талд бол Nvidia peak үе дээр ирсэн учраас бусад технологийн компаниуд руу мөнгөний урсгал шилжиж байгаатай холбоотой юм аа. Буюу Nvidia муу гарсан ч гэсэн Америкийн хөрөнгөний зах зээл огтхонч савлсангүй. За хэдүүлээ энэ компанийнхаа дэлгэрэнгүй мэдээлэл рүү ороод үзэл ерөөхдөө бол бид бүгд мэдж байгаа. Nvidia бол AI chip одоо график карт үйлдвэрлэдэг, зах зээлийнхаа 80 орчим эв эзэлдэг, дэлхийд дээрх зах зээлийн үнэлгээгээр бүр тэргүүлж компани байгаа. Сүүлийн 4 жилд харуул үндсэндээ хувь цааны өсөлт, цэвэр ашигын өсөлт нь AI бүүмтэй холбоотойгоор бүр супер өсөлтийг үзүүлсэн. Сүүлийн 2 жилийн тренд хувьцаа байгаа гамаа. За энэ дэр хувь цааны хаш нарагч байна. 21 оныхынд $12 байсан бол өнөөдрийн байдлаар $111-120 буюу 820% өссөн түвшин. За хамгийн сүүлд танилцуулагдсан тайлан ингээд хараад үзвэл 24 оны 2 дугаар улирлын тайлан 3 дахь танилцуулагдсан. За үүн дээр ямар байсан бэ гэхээр босоо цагаан графикт бол компани нийт орлого нь харагдаж байна. За ногоон график дээр
цэвэр шиг хэмжээнд харагдаж байна. Тэрбум доллараар илэрхийлэгдэж байна. За улбар шар график бол одоо борлуулалтын орлогын өсөлтийг зааж байгаа өмнөх жилийн үетэй харьцуулахад. За ингээд хараад үзвэл сая 200 долларын тайлангаар цэвэр ашиг нь 30 тэрбум. Борлуулалтын орлого нь 30 тэрбум. Цэвэр ашиг нь 16.6 тэрбум доллар шигтэй буюу шинжээчдийн хүлээлтийг давсан. Үндсэндээ өмнөх жилтэй харьцуулахад 2 дахин өндөрсөлттэй байгаа. За мөн адил нэг хувьцаанд уг ташинч гэсэн шинжээч хүлээлт авсан баг та. Гэтэл хөрөнгө оруулагч нарын хүлээжсэн хүлээлт бол үүнээс илүү өндөр гэж гарч ирсэн. Гэтэл тэр хүлээлтийн нэвцсэнгүй учраас хувьцааны үн унчсан байгаа. Уг нь бол энэ эдгээр өсөлтүүд нь бол бүх цаг үеийн дээд одоо цэвэр ашиг хэмжээг дандаа рекорд нэвцсэн байдалтай байгаа. За яагаад ер нь Nvidia-гийн хувьцаа одоо ингэж суперсэлт үзүүлсэн хадгалсан хэвээр байгаа хэдий ч хувьцаа нь ингэж унаад байна гэвэл хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. За нэгдүгээрт гэвэл Nvidia компани ерөөсөө өсөлтийн супер пик үеийг дуусгаж байна. Буюу өсөлтийн үн цаар хүчээд ирсэн. Одоо нэг улбар шар график дээр харагдж байгаа дагуу сая танилцуулагдсан улирлын орлогын өсөлт нь өмнөх жилийн харьцуулахад хэдэн өөрчлөсөн бэ гэдгийг илэрхийлж байна. За өмнөх улирлалд харуул ингээд 265% буюу 3.6 дахин 4 дахин өндөр өсөлтөд үзүүлдэг гэсэн бол сүүлийн тайлангаар 122 буюу ердөө 2.2 дахин өсөлт үзүүлсэн байна. Буюу нэг талдаа өсөлтийн инерц нь буурж байна. Пик үе дээр ээж гэсэн үг шүү дээ. За дараагийн шалтгаан гэвэл юу байгаа? Ашигын маржин ч гэсэн буурж байгаа. Өмнөх үйлрэлт Nvidia-гийн орлогын одоо нийт ашигын маржин нэг 79 орчим хувьтай байдаг гэсэн бол сүүлийн тайлангаар 75% хувьтай болчихсон. Ашигын маржин буусан байдалтай. Цаашаа ч их харьцангуй буух хүлээлттэй байгаа. За үүнтэй холбоотойгоор хувьцааны ашиг буусан байдалтай байна. За хоёр дахь шалтгаан гэвэл ерөнхийдөө Nvidia компани байдаг салбарын өсөлт нь мөн адил хитрхи халдтай, хитрхи бүүм одоо хит богино хугацаанд халчихсан гэсэн одоо шинжээчийн байр суурьтай байгаа. Жишээлбэл ингээд хараад үзвэл одоо энэ салбар дээр байдаг Nvidia-гийн хамгийн том арилжагч Microsoft нь өөрөө зөвхөн 2 дугаар улирлт гэхэд 19 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. За ингээд технологийн компаниуд нь бүгд AI бүүмтэй холбоотойгоор хэмжээний хөрөнгө оруулалт мөнгө хаяадаг. Гэтэл үнэхээр энэ их хөрөнгө оруулалт мөнгнөөсөө эргээд үр ашиг олж чадах уу гэдэг төсөл байдал нь өөрөө тодорхой бос байгаа. Буюу энэ салбарын сектор өсөлт нь өөрөө цаашд тодорхой бос. Үндсэндээ нэг тооцоол хийгээд үзвэл одоо Америкийн технологийн топ одоо Microsoft, Google гэсэн Nvidia-гийн том харилцагч технологийн тэргүүлэгч компаниуд нийлбэртээ жилийн нэг 600 орчим тэрбум долларын орлоготой ажиллаж ийж энэ хэмжээний AI-ийн хөрөнгө оруулалтын ашигаа эргээд сайн нөхөж чадна гэж байгаа. Ингэж нөхөж чадсанараа энэ өөрөө Nvidia компани одоо эрэлтийг нь бий болгоно гэж байгаа. Чип Nvidia компани ерөөсөө тэр компаниуд AI-тэй холбоотой чип зарж байгаа. Гэтэл худалдаа авагч талууд нь өөрөө ашигын цаашдын хүлээлт нь өөрөө асуултын тэмдэг болоод ирчихсэн. Тэр үүнтэй холбоотойгоор ер нь технологийн компаниуд бол бид бүгд мэдж байгаа дагуу сүүлийн саруудад харьцангуй унсан байдал нь үүнтэй холбоотой юм аа. За яг одоо үнэлгээг нь харуул мэдээж одоо 3 их 80 доллар буюу дээрээс ихний 3-т орж байгаа Nvidia компани үнэлгээ. За PR-ц 55.1 буюу салбарын дундчтай харьцуулахад өндөр. Яг одоо хувьцаа нь бол харьцангуй өндөрөөр үнэлэгдсэн хэвээр байгаа даа. Тэгэхээр бидний зүгээс танд юу гэж зөвлөхөөр энэ компани хувьцаа дээр жоохон хүлээе. Буюу хүлээс хэсэг хугацааны дараа хэд хэдэн хүчин зүйлүүд тодорхой болсны дараа урт дунд хугацаанд хөрөнгө оруулалт хийя гэж байгаа. За юу тодорхой болох вэ гэхээр нэг талдаа Америкийн хай технологи компаниудын гүйцэтгэлүүд нь тодорхой болчих. Буюу энэ AI хөрөнгө оруулалттай холбоотойгоор бид энэ хэмжээний хөрөнгө оруулалт ашигаа нөхөж чадж байна гэдэг гүйцэтгэл нь гараад ирэх. Нөгөө талдаа үүний коррекшнуд нь ороод дуусах болов гэсэн үгтэй байна. За Nvidia-гийн хувьд бол нэг иймэрхүү байдалтай. За энэ 7 хоногт хараа чухал мэдээ хүлээлгэж байна. Буюу сар болгоны эхний баасан гарагт Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээлийн тун үзэлт танилцуулагддаг байгаа. Буюу энэ 7 хоногийн баасан гарагт 9 сарын 6-ны өдөр ажилчдын тоо гарна. За энэ одоогийн зах зээлийн хүлээлтээр бол нэг 8 дугаар сард нийт ажилчдын тоо 165 мянга, ажилгүйдлийн хувь 4.2% дээр гарна гэсэн хүлээлттэй байгаад байна. За энэ тоо хэрхэн гарахаас хамаарат ер нь 3 төрлийн сценарио байгаад байна. За хэрвээ хүлээлт дагуу яг шинэ хүмүүс 165 мянга, ажилгүйдэл 4.2 дээр хадгалагдах юм бол 9, 11, 12 сард Америк нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ нэг 0.25-аар 3 удаа буюу 0.75 хүртэл бууруулах хүлээлттэй байгаа. Нөгөө сценарио буюу хэрвээ өнгөрсөн сар шиг Америкийн ажилчдын тоо бага нэмэгдсэн нөгөө талд ажилгүйдлийн шин 4.3 болон түүнээс дээш буюу муу гарах юм бол бодлогын хүүгээ илүү өндөр хуваар бууруулна. Буюу 1.2 дээр хүлээгж байна. Тэр 3 удаа хуралдахын аль нэг тал дээр нь 0.5 хуваар буурах магадлал маш өндөртэй гэсэн үг ээ. За нөгөө талд бүр хитрхи өндөр гарч магадгүй. Ажилчдын тоо 200 мянга, ажилгүйдэл буцаад 3.9 дээр 9% дээр очих. Гэхдээ энэ магадлал маш бага.
Яг л сүүлийн хугацаанд аль хэдийн Америк нэгдсэн аль хэдийн докторжоод ирсэн байгаа. Хэрвээ тийм үзүүлэлт гарах юм бол магадгүй бодлогын хүү буурахгүй байх. Энэ жилд эсвэл 1.125-аар нэг удаа буурах нөхцөл байдал гэсэн байж байх боломжтой. Гэтэ энэ бол мэдээж магадлалд бол маш бага байгаа. Тэрээдлээ энэ 7 хоногт баасан гарагийн тунаас хамаарад Америкийн цэс үнэхэрийн софт ландингийг батттай хийчихсэн үү? Цаашд ямар төвшөнд буурах вэ гэдэг нь илэрхий болох нэ. За ингээд өнөөдрийн лайваа өндөрлөө.